шин зоригт өвд эзэм нь өвөх соёл болсон чихэнд чимэгтэй аялгүй сайхан монгол хэл минь сүүлийн жилүүдэд гадаад орны хэл нь дарагдан их хэлээрээсээ илүү нөгөө бусад орны хэл сурах өгсөл нь илүү давмгаалах болсон. Энэ нь одоо үнэхээр харамсалтай үйл явдал юм. Тийм учраас манай сургууль монгол хэл соёл үндэсний дархлаагаа сэргээх, хамгаалах, Солонгос сургуульд сурч байгаа монгол хүүхдүүдийг их хэлээрээ ярьж, уншиж бичдэг болгох зорилгоор энэ хөтөлбөрөө нээж анхны төгсөлтөө хийхэд бэлэн болсон байна. За бид өнөөдөр юу сурч мэдснээ толилуулах баярт мөчий ирсэн байна. Ингээд нээлтийг маань үйл ажиллагааг маань нээж үг хэлнө хэмээн сургуулийн үүсгэн байгуулагч юу хэ гин таныг урьж байна. 자, 안녕하십니까? 자, сайн байцгаана уу? 우리 학생들은 여기 있고 가운데도 있고 엄마들 엄마들 가운데 엄마들 좀. 뒤에 있어요? 왼쪽에 계시고 아빠 여기 계시고. 네, 아빠 계시고 여기 앞에도 두 분이 오른쪽 아빠. 앞에도. 아, 예. 우리가 지금 10몇 주 했죠? 13주. 13주 13번. 네. 13번이면은 3달. 3달 조금 넘게 4달 했네요. 그죠? 세 달. 어땠어요? 재미있었어요? За ингээд хүүхдүүд минь 3 сар орчим хичээллээ тийм ээ. эцэгчүүдийн хувьд ямар хөө байсан бэ? Сонирхолтой байсан уу гэж асууж. 우리 학생들한테 먼저 물어봐야지. 어디 자. 주말 학교 재미있었어요? 재미있었어요. 우리 학부모님들 어땠어요? 우리 아이들 주말 학교 여러분들 생각한 것보다 좋았습니까? 어떻습니까? эцэгчүүдүүд ямар та бүхэн төсөөлж ирснээс ямар хөө байсан бэ гэж асууж байна. 괜찮았어요? 네, 네. 수고들 하셨고. 안산에서도 아이를 데리고 우리 미아트 아빠는 인천에서. 네. 아이고야. За Ансанаас Инчоноос тэ бүр өөр хотоос хүртэл ингээд хүүхдүүдэд дагуулж самруулсан байна. 안산 또 인천 또 멀리 어디서 또 왔죠? 우리 아이들 제일 멀리 온 데가 안산 인천일 것 같고 또. За өөр бас өөр хотоос ирсэн хүүхдүүд байгаа Ансан Инчоноос өөр. 왜 안산 인천에서까지 아이를 데리고 여기 먼 길을 마다하지 않고 여기까지 왔을까? Яагаад тэр хаа хол тийм ээ Ансан Инчоноос ингэж тэр хол зай хүртэл туулаад хүүхдээ энэ сургалтанд хамруулсан болоо. 내가 아주 오래전에 내가 내 말을 어디서 누군가 이 이야기를 들은 분도 계실 것 같은데 내가 다시 한번 얘기하려고 그래. За магадгүй та бүхний дотор одоо миний ярих гэж байгаа яриг өмнө сонссон хүн байж магадгүй гэхдээ би дахиад хэлье. 우리 몽골 아이들도 학생들도 내 말 잘 들어야 돼. За энд байгаа хүүхдүүд бас сайн сонсоорой. 아주 오래전에 내가 이제 몽골 학교가 시작된 지가 벌써 26년이 됐는데. За ингээд Монгол сургуулийн үүсгэн байгуулагдаад 26 жил болж байна. 그러니까 26년 동안 나는 많은 몽골 사람들을 만났을 거 아니겠어요? За тийм мэдээж 26 жилийн туршид үйл ажиллагаа удирдах явуулахдаа маш олон тооны монгол хүмүүстэй уулзсан байж таарна. 그중에 잊을 수 없는 내가 잊을 수 없는 그 엄마 이야기를 하나 할게요. За тэр дотроос ингээд хизээч би мартаж чаддаггүй нэг ээжийн хэлсэн нэг үгийг би та нарт дуулгая. 어느 날 엄마가 초등학교 한 4, 5학년쯤 되는 아이를 여자아이를 데리고 학교를 왔어. За нэг өдөр нэг ээж багаангийн 4, 5 дугаар ангийн насны хүүхдэд дагуулад манай сургууль дээр ирсэн. 그러니까 엄마가 아이를 이제 데리고 온 이유를 들어보니까 아이가 아주 어렸을 때 몽골에서 한국으로 왔어. 엄마가 데리고. За тэгэд ээжийг одоо хүүхдэд манай сургууль дагуулж ирсэн шалтгааныг сонссон. Тэгээ хүүхэд нь болохоор бүр бага наснда Солонгос ирсэн хүүхэд байсан. 그러니까 어린이집부터 유치원 그렇게 이제 한국에서 저 성남에서 그렇게 한국에 살면서 아이를 어린이집 유치원도 보내고 그리고 한국 초등학교에 보냈어. За тэгээд Сонгонамд амьдардаг байсан юм байна. Тэгэхээр хүүхдээ мэдээж Солонгос цэцэрлэгт явуулаад Солонгос баг сургуульдаас явуулж исэн. 아이가 어린이집 들어가가지고 한국 어린이집 유치원 선생님들이 몽골 이름이 어려우니까 한국 이름으로 바꿔줬어. За тэгээд цэцэрлэгт ороход нь Солонгос багш нар Монгол нэрийг хэлэхэд хэцүү байсан учраас тэр хүүхдэд Солонгос нэр өгсөн байгаа.
그 아이 이름 내가 지금도 이렇게 민주라고 이름을 바꿔줬어. За тэгээ Минжүү гэдэг нэртэй хүүхдээсэн байна. 한국 초등학교 가가지고도 한국 선생님들이 민주야 민주야 불러줬어. За тэгээ Солонгос сургуульд ороход мэдээ Солонгос багш нар сургуулийн багш нар бас Минжүүя гэж ингэж дууддаг байсан. 그러니까 이 아이는 어렸을 때 한국에 와가지고 자기가 몽골 이름을 가지고 있었는데 몽골 이름을 잃어버리고 한국 이름을 갖고 살기 시작했어. За тэгээ тэр хүүхдээ өөрөө уг нь мэдээж Монголд байсан учраас өөрөө Монгол нэртэй байсан боловч тэгээд ингээ байгууллагуудаар сургуультай байгууллагууд дандаа Солонгос нэрээр дуудагцаар байгаа сүлдээ өөрийнхөө Монгол нэрийг мартаад ерөөсөө Солонгос нэртэй болсон байсан. 어느새 한국 아이가 돼버렸어. Эзэн нэг мэтгэл тэр хүүхд бүр ингээ Солонгос хүүхд шиг болсон. 한국 아이들처럼 똑같이 생각하고 Яг 똑같이 Солонгос хүүхдийг 생활하고 боддог, Солонгос хүүхдийг үйлддэг. 물론 한국말도 잘했어. Мэдээж Солонгос хэлээ сайн ярьсан. 엄마가 걔가 이제 그 아이 딸내미 보고 너 이제 엄마랑 다시 몽골로 돌아가야 돼. 울란바토르로 돌아가. 이렇게 얘기를 했어. За тэг хүүхдтэй ингээ хоёлаа ингээ ээжтэйг хоёлаа хамтдаа Улаанбаатар руу буцсан шүү гэж ингээ хэлсэн байна хүүхдтэй. 그랬더니 이 아이가 엄마 나 한국 아이야. Тэгэд хүү ээжээ би Солонгос хүүхд штэ гэж ингээ хэлсэн. 나 한국 사람이야. Би Солонгос хүүхдтэй, Солонгос хүн. 엄마가 그 얘기를 듣는 순간 엄마가 깜짝 놀래버렸어. Тэгээ тэр яриаг сонсоод ээж ингээ маш тийм сочролд орсон. 자기도 몰랐어. Тэгээ ээж ч өөрөө мэдэхгүй байсан. 그때서야 엄마가 후회를 하기 시작했어. Яг тэр үеэс эхлээд ээж маш их харамсаж эхэлсэн ба. 큰일 났구나. Үнэхээр асуудал томорч байгаа юм байна шүү гэж. 그래서 우리 학교를 데리고 왔어. Хаад нэг тэг хүүхдүүдээ сургууль дээр дагуулж ирсэн байгаа. 몽골 학교에서 좀 공부를 좀 시키고 싶다. 우리 선생님들이 아이 테스트를 했어. За тэгэд Монгол багш нараас хичээл сурмаар байна гэд тэг эрэхтэн мэдээж манай багш нар хүүхдүүд шалгалт авсан байгаа. 한국말도 시험 보고 몽골말로도 시험을 봤어. Солонгос хэлээр шалгалт авсан, Монгол хэлээр шалгалт авсан. 몽골말도 못하고 사실은 한국말도 잘 못하는 거야. За тэгэд мэдээж Монгол хэл мэдэхгүй тодорхой. Гэхдээ Солонгос хэлээр шалгалтыг бас амжилттай өгч чадаагүй. 몽골말도 어디서 배워본 적이 없고 Тэр хүүхд мэдээж Монгол хэл сурсан түүх байхгүй. 한국 말은 잘하지만 Солонгосоор 한국말을 쓰거나 읽지 못해. ярих нь бол мэдээж ингэ сайн чадвардаг байгаа ч гэсэн унших, бичих тэр дөрмийн хувьд бас хангалттай байсан гэж. 내가 왜 이 이야기를 하냐면은 За би яагаад ингэж ярьж байгаа 여기 гэхээр 부모님들 잘 들으셔야 돼. энд байгаа эцэгчүүд та бүхэн сайн сонсох хэрэгтэй юм шүү. 교육은 말을 잘하는 것을 가리키는 데가 아니야. За боловсрал гэдэг маань зөв ярианы чадвар сайтай байлаа гэдэг маань бид нар боловсралтай гэж үзэж болохгүй юм шүү. 내가 누구인지를 알게 하는 게 교육이야. Би хэн бэ гэдгээ мэддэг, өөрийнхөө үнэт зүйлсийг мэддэг байх нь маань үнэт боловсролын чухал зүйл юм аа. 내가 어느 나라 사람이고 Би аль улсын иргэн бэ? 내가 어느 나라 국민으로 살아야 되고 Би аль улсын одоо иргэн билээ? 내가 돌아갈 때가 어디인지를 가르쳐 주는 것이 교육이야. За миний яг одоо ингээ эргэж буцаж очих хэвээр газар маань хаана вэ гэдгийг сайн мэдэж байна. 한마디로 나는 누구냐라고 하는 것을 가르쳐 주는 거야. Өөрөөр хэлбэл би хэн бэ гэдгийг маш сайн ойлгодог байна. 여러분들은 누구입니까? Та нар өөрсдөө хэн 우리 бэ? 몽골 학생들한테 여기 있는 우리 학생들한테 우리 여러분들 어느 나라 사람이야? 한국? 여러분 어느 나라 사람이야? 몽골? 하루대로 өвтөдөө. 애들아 대답하세요. 대답해봐. 어느 나라 사람이야? 한국? 저는 몽골 사람. 이렇게 몽골어로 말한. 몽골 사람이야. 몽골 хүүхдүүд. 내가 여기서 우리 몽골 학교에서 내가 몽골 학교 이사장이 아니에요. 내가 몽골 학교를 세운 사람이야. 자, 난 한국 사람이야. Би Солонгос хүн, гэхдээ би Монгол сургуулийг үүсгэн байгуулсан хүн байгаа. 그런데 우리 몽골 아이들한테 이렇게 가르쳐 줘. Гэхдээ би өөрийнхөө Монгол хүүхдүүдэд ингэж заадаг. 너희들은 몽골 사람이다. Та нар Монгол хүн юм шүү. 너희들은 몽골 사람이라고 하는 것을 결코 잊어서는 안 된다. Би Монгол хүн шүү гэдгээ та нар хизээч мартаж болохгүй шүү. 너희들이 몽골 사람이라고 하는 것을 마음속으로 여러분이 머릿속으로 여러분이 온 몸으로 그것을 여러분이 확실히 이야기할 수 있는 나는 몽골 사람이라고 하는 사실을 잃어버리지 않는 것 이게 어쩌면 우리 몽골 학교가 존재하는 이유야. Тэгэхээр та бүхэн өөрийнхөө бүх зүрх сэтгэлээрээ оюун ухаанаараа би Монгол хүн шүү гэдгийг бүр гүн гүнзгий мэдэрсэн байх гэдэг маань үнэхээр үндсэндээ манай Монгол сургуулийн оршин тогтнож байгаа гол үндэс юм аа.
내 동생이 미국에 사는데 За манай дүү Америкт амьдардаг. 조카 아이들이 둘이 있어. За хоёр хүүхэдтэй. 한국에서 미국으로 이민을 간 거야. А тэр хүүхдүүд маань Солонгосоос Монгол 자, Америк руу 여러분들 саалчилж 잘 явсан байгаа. 들으세요. 미국이라는 사회는 이민자들이 만들어 놓은 사회야. За бүгдээр мэдж байгаа тийм Америк гэдэг маань маш олон үндэстнээс ингэж бүрэлдсэн тийм улс байгаа. 그러니까 거기서는 사실은 영어만 할 줄 알면 되는 거지. Үндсэндээ тэнд бол англиар ярьж байвал ерөнхийдөө болчдөг. 그런데 영어만 해가지고는 한국 아이들이 미국에서 성공할 수 있는 가능성이 그렇게 많지 않아. А гэхдээ хэдийгээр англи хэлэндээ сайн байсан ч гэсэн зөвхөн дан ганц англи хэлтэй байлаа гэд Америк улсад Солонгос иргэн амжилтанд хүрэх боломж бас хангалттай 가장 биш. 첫 번째 조건은 나의 모국어, 내 어머니의 나라의 말을 가장 잘하는 것이 최고의 Хамгийн 경쟁력. үндсэн амжилтны суурь маань их хэлээ. Манай ээжийн үндэсний хэлтэм их хэлээ одоо мэддэг байх маань амжилтын хамгийн том үндэс байдаг. 그 다음에 한국말을 할 수 있으면 최고지. Тэрний дараа одоо залгуулаа Солонгос хэлийг одоо төгс сурсан байх маань үнэхээр амжилт юм аа. 그 다음에 영어를 하든지 러시아 말을 하든지 중국말을 하든지 그렇게 하면 더더욱 좋겠지. Түүний дараа мэдээж 3 дахь шилтэмээ англи байна уу, орос хэл байна уу, эзэмших юм бол би бүр илүү сайн хэрэг. 내 조카 아이들은 한국말을 완벽하게 하죠. За манай тэр дүүгийн хүүхдүүд маань Солонгос хэлийг төгс 거기에 ярьдаг 미국에서 байсан. 공부했으니까 영어를 할 줄 알겠죠. За тэгээд дээр нь Америк суралцсан учраас англи хэл сайн байсан. 그거를 미국 사람들이 제일 좋아하는 거야. А тэр төрхийг одоо Америкчүүдийн нүдээр харахад одоо 미국의 хамгийн одоо давуу тал гэж 미국 хардаг. 기업이 한국 직원을 뽑을 때는 그 아이가 미국 사람이기 때문에 뽑는 것이 아니라 한국계 미국인. За тэгээд Америкт бас янз бүрийн одоо аж ахуйн нэгж байгууллагууд Солонгос иргэнийг ингэж ажилдаа авдаг. Гэтэ тэр маань англи хэл сайн байгаад Америк иргэн болсон гэдэг утгаар нь 다시 авдаг 말하면 биш. Солонгос хэлээ мэддэг хүнийг. 다시 말하면 한국말을 잘하는 미국 사람, Өөрөөр хэлбэл Солонгос хэлээ сайн мэддэг Америк иргэн. 한국 사람이라고 하는 정체성을 가지고 미국에서 살아가는 그런 사람이 기회를 얻는 거야. Солонгос хүн шүү гэсэн тийм одоо үндсэн өөрийн үнэлэмжтэй Америк иргэнийг авч ажилладаг байна. 여러분의 아이들이 한국 아이로 큰다라고 하는 것이 여러분들에게는 자랑스럽고 여러분에게는 그것이 여러분이 어쩌면 가장 먼저 바라는 것일 수도 있지만 사실은 굉장히 미련한 거예요. За тэгээ магадгүй одоо таны хүүхдүүд Солонгос хэлийг ингэж чадварлаг сан эзэмсэн байх нь та бүхний хүсэл сонирхол байж болох боловч бахархмаар зүйл боловч тэр маань бас эцэстээ тийм амжилттай зүйл биш юм аа. 이 이야기를 굳이 여러분에게 오늘 여기서 하는 이유는 За би ингээ заавал онцгойлоо цаг гаргаад та бүхэнд энэ тухай ярьж байгаа гол шалтгаан маань 몽골 사람이라고 하는 사실을 잃어버리지 않고 그리고 세계화 교육, 한국 교육을 받을 수 있다면 그것이 제일 좋은 교육. За би Монгол хүн юм шиг гэдгийг мартахгүйгээр Монгол боловсролын эзэмшээ, дээр нь Солонгос хэл, дэлхийн боловсролыг эзэмшин гэдэг нь тэр мэн жинхэнэ шилдэг боловсрол юм аа. 그것을 조금 유식한 말로 정체성, 영어로 identification, identify, identity, 정체성 교육 이렇게 부르는 거예요. За тэгээ өөрийнхөө үнэт зүйлс тийм ээ үнэлэмж энэ талаар бас саярлаа. 내가 몽골 학교를 하다가 이 주말 학교를 해야 되겠다라고 생각했던 이유는 За тэгээ би Монгол сургуулийн үйл ажиллагаа явуулж агаад зэрэгцүүлээд weekend school-ийг бас эхлүүлэх ёстой юм байна гэж бодсон шалтгаан маань. 우리나라에 지금 몽골 아이들이 많이 들어와 살고 있는데 За тэгээ Солонгос одоо маш олон тооны Монгол хүүхдүүд ирж амьдарч байгаа. 이 정체성을 잃어버리는 몽골 사람이 너무 많아. А тэр хүүхдүүд дотор өөрийнхөө одоо үнэт зүйлээ үнэлэмжээ алдсан, орхигдуулсан тийм Монгол хүүхдүүд маш ихээр байгаа. 이 정체성을 잃어버리고 아이를 키우는 부모들이 너무 많아. Өөрөөр хэлбэл хүүхдүүдэд тэгж өсгөж байгаа эсгэгчид маш ихээр байна гэсэн. 이건 대단히 불행한 일입니다. Энэ үнэхээр одоо бас төгшүүртэй зүйл юм. 여러분이 오늘 내 말을 꼭 잊지 말아 주시기 바랍니다. Та бүхэн өнөөдөр миний хэлсэн үгийг битгий мартаарай гэж хүсэж байна. 나는 우리 학교가 지금도 300명이 넘는 학교예요. За мэдээж манай хүүхдүүд одоо 300 гаруй тооны сурагч суралцж байгаа. 지금도 우리 학교에 많은 아이들이 들어오고 있고 들어오려고 하고 있어. За тэ одоо ч гэсэн манай сургуульд орохоор хүлээлгэнд нэрээ өгöd хүлээж байгаа хүүхдүүд олон байгаа. 근데 나는
이 우리 학교가 정원이 300명이야. 정원이. 여기 За яг 300명. манай сургуулийн зөвшөөрөл маань дүүргэлт маань 300 хүүхэдтэй байх хэвээр. 나는 우리 학교에 300명이 넘고 350명, 360명이 돼도 내가 어떤 생각을 가지고 있냐면 За манай хүүхдүүд 300-аас хэтрээ 350, 360 хүрсэн байсан ч гэсэн би юу гэж боддог вэ гэхээр 몽골 사람들을 위해서 나는 얼마든지 교육의 일을, 교육의 기회를 우리 아이들에게 만들어줄 준비를 가지고 있어. тэгэхээр би энд байгаа Монгол хүүхдүүдийн боловсролын төлөө би юу хийж болохоор байна уу, юу би хангаж өгж болохоор байна уу, тэр талаар би бүхнийг төлөвлөж байгаа юм. 나 우리 여기 있는 우리 몽골 선생님들 15명의 몽골 선생님들을 여러분들에게 내가 자신 있게 소개할 수가 있어. За манай сургууль багшилж байгаа 15 багшийг та бүхэнд би итгэлтэйгээр ингэж бардамаар танилцуулах боломжтой. 몽골 최고의 교사들이 우리 학교에 와 있어. Тэгээ бас Монголын шилдэг багш нар манад ирж багшилж байгаа. 정말 최고의 교사들이야. 최고의 Тэгээ 교사들. шилдэг багш нар, чадварлаг багш нар манад багшилж байгаа. 내가 우리 선생님들한테 이렇게 얘기를 해. За би багш нартай ингэж хэлдэг. 내 꿈은 우리 몽골 학교를 전 세계에서 가장 좋은 학교로 만드는 것이다. За миний мөрөөдөл бол Солонгос Монгол сургуулийг дэлхийд танигдсан тийм шилдэг сургууль болох мөрөөдөл юм шүү гэж би багш нартай хэлдэг. 내 비전은 우리 몽골 학교 출신 아이들이 몽골 최고의 리더가 되는 것을 나는 비전으로 삼고 있다. За тэгээ миний алсын хараа бол манай Монгол сургуулийн төгсөгчд Монголдо очиод Монголын шилдэг салбарууд удирдахч болсон тийм хүмүүс болох ёстой гэж ингэж. 올해 봤어? 8월 11일부터 16일까지는 또 몽골을 갑니다. За энэ жил бас дахиад 8 сарын 11-ээс 16-ны хооронд би Монгол явна. 지금까지 우리 몽골 학교를 거쳐간 아이들이 약 2,000명 정도. За манай сургуулийг төгссөн буюу манай сургуульд суралцж байгаад явсан хүүхдүүд маа 2000 гаруйдын тооны хүүхдүүд байгаа. 내가 이번에 몽골에 가는 이유는 한몽 비즈니스 네트워크라고 하는 것을 하려고 합니다. За тэгээд энэ жил миний Монгол явах зорилго маань Солонгос Монгол бизнесийн network тийм сүлжээг бий үүсгэхээр явж байгаа. 우리 몽골 학교를 거쳐간 졸업했거나 거쳐간 아이들을 위해서 비즈니스 네트워크를 하는 거예요. Тэр маань яг манай сургуулийг төгсөөд гарсан манай сургуульд суралцж байсан хүүхдүүдийн эрхэлж байгаа бизнесийн салбар дээр нь дэмжлэг өгөх зорилгоор тийм сүлжээг үүсгэж байгуулж байгаа. 그러니까 우리 학교를 졸업했던 아나르볼트라고 하는 아이가 그 말을 듣고 이렇게 얘기했어요. Тэгээд миний тэнгиж тэр зорилгыг сонссон анаар болдгийг төгсөгч байгаа. Тэр төгсөгч маань миний үгийг сонсоод ингэж хэлсэн. 그 아이는 우리 학교를 졸업하고 연세대학교 경영학과를 졸업하고 미국에 몽골에 가서 지금 엄청난 비즈니스를 하고 있어. За тэгээд анаар болдгийг төгсөгч маань манайхыг төгсөөд Янсын их сургууль бизнесийн удирдлагаар төгсөөд одоо Монголдо очиод бас нэлээд тийм том хүрээтэй бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа. 그 아이가 나에게 이런 얘기를 했어. За тэр хүүхд маань ингэж хэлсэн. 목사님은 우리를 공부도 시켜주시더니 이제는 성공시켜 주시는군요. Одоо мөхсаним таад бидрэг ингээ те зөвхөн одоо боловсрал эзэмшүүлдэг хүн байсан чинь одоо бидний амжилтын замд хөтэлдэг тийм хүн болсон байна гэж хэлсэн. 그래요. 나는 올해 한몽 비즈니스 네트워크를 통해서 소위 성공 프로젝트를 시작을 합니다. Тэгээд яг тэр саяны хэлсэнчлэн би энэ зүүн очиод Монгол сургуулийнхаа төгсөгчд Солонгосын байгууллагад хамтарсан 나는 우리 몽골 бизнесийн 학교를 сүлжээг үүсгэнэ. 우리 몽골 학교를 졸업했거나 거쳐간 아이들을 성공시키는 것을 내 인생의 최고의 목적으로 생각하는 사람. За тэгээ одоо дахиад үргэлжлүүлээд одоо манай сургуулиуд төгссөн тэр хүүхдүүдийг би бизнесийн салбарт янз бүрийн салбарт амжилтанд хүргэх маань миний бас алсын хараа болсон 우리 байгаа. 아이들을 몽골 최고의 리더로 세우는 것이 내 꿈이야. Түүнээс гадна бас Монголын шилдэг салбаруудыг удирдсан тийм удирдагчдыг бас төрүүлж гаргана. 바로 그 성공 프로젝트를 위해서 나는 두 번째 몽골 프로그램을 시작하는 거예요. Өөрөөр хэлбэл одоо тэр амжилтын прожект гэдгээр дамжуулаад би Монгол хүүхдүүдийн амжилтын одоо хүрэх замыг хоёр дахь одоо гаргалгаагаа би эхэлж 몽골 байна. 학교를 만든 것이 첫 번째 목적이었고 몽골 아이들 공부시키는 것이 첫 번째였다. За Монгол сургуулийг байгуулад Монгол хүүхдүүдэд Монгол боловсролыг эзэмшүүлнэ гэдэг нь миний нэгдүгээр зорилго байсан. 두 번째 목적은 우리 몽골 아이들을 드디어 몽골의 리더로 성공시키는 것이 내 프로젝트. За одоо хоёрдугаар зорилго маань одоо Монгол төгсөгчд маань Монголд очиод бүх салбаруудаар амжилтанд хүрсэн амжилтын замыг хөтлөх маань миний хоёр дахь алсын 내 хараа болсон. 남은 인생은 그것이 목적이야. За одоо миний амьдралын одоо үлдсэн хугацааны алсын хараа зорилго маань тэр болж байна. 나는 여러분의 아이들에게도 그 기회를 주고 싶어. За би та бүхний хүүхдүүдэд ч гэсэн адилхан тийм боломжуудыг олгож өгөхийг хүсэж байна. 나는 지금 우리 주말학교에 온 우리 몽골 아이들에도 그 기회를 만들어 주고 싶어. Тэгээ өөр викенд скулд явж байгаа хүүхдүүдэд ч гэсэн тийм боломжуудыг би нээж өгөхийг хүсэж байна. 어떻게 하면 좋을까요? Яавал дээр юм болоо. 우리 함께 고민해 봅시다. За бүгд хамтдаа бас янз бүрийн гаргалгыг хайж эзэцгээе. 그리고 이왕이면
자주 만나고 За тэгээ болж игэл хэдүүлээ байнга бас холбоотой байдаг, уулзалцдаг. 오래 만나고 Удаан хугацааны туршид бүгдээр хамтдаа холбоотой 그리고 байдаг. 우리의 만남이 행복해하고 의미가 있어야 Тэгээ 되겠죠. бидний уулзалт маань аз жаргалтай байх хэвээр, утга учиртай байх хэвээр юм аа. 마지막으로 우리 미아토 아빠 인천에서 딸내미 데리고 들어오는 최고의 우리 미아토 아빠에게 내가 너무 고마워. За тэгээд манай Мяцад ажилладаг хүн байгаа хаа Инчоноос ингээд хүүхдээ ингээд зөөж ирсэн гэдэг явдалд энэ авд маш их талархаж байгаа. 사는 곳이 인천인지라 일터가 인천인지라 내가 다른 말을 못하고 앞으로 자주 만났으면 좋겠어요. Тэгээд мэдээж ажлын газар нь Инчон, амьдарч байгаа гэрмэн бас 안산 Инчон. 엄마 아빠 어리도. 한번 만났는데 여기 왔나요 오늘? Ансанаас ирсэн аав ээж хоёр. 왔나? Nee, 왔어요? 왔어요. 이사 오기로 했는데 왔나? 아직 안 왔어요? 자주 만났으면 좋겠어요. За бас баян холбоотой байцгаая гэж. 건축을 공부했다 그랬죠? 잃어버리지 않고 있습니다. Тэгээд тавгтаас 네, яриагаа 기억할 겁니다. мартахгүй байгаа би. 여기 그 외에도 우리 엄마, 아빠, 특별히 우리 몽골 학생들 여러분들 오늘 내 말을 잘 들어요. За энд байгаа хүүхдүүд та бүхэн миний яриаг сайн сонсоорой. 따라하세요. Дагаад хэлээр хүүхдүүдээ. 나는 다시 한번 나는 Наан 아 크게 하자. чанга 나는 хэл. 몽골 사람이다. За Мөхсөнимдаа баярлалаа. Ингээд Монгол улсын төрийн дуулал Weekend School хөтөлбөрийн төгсөгчид За баярлалаа. За манай ахлах ангийнхан маань сандалтаа сууч. За бага ангийн сурагчид их хорон шүлгээ аав ээжтэй уншиж танилцуулнаа.
За баярлалаа. За одоо Ахлах ангийн суугчид маань эцэг ихтэй ууршлагаа танилцуулнаа. Энэ хугацаанд за уншиж сурсан хурдаа ээж авдаа үзүүлнэ. За нөгөө ээж аав нар ойлгоорой, бид нар нөгөө ингэж бэлдэх цаг байхгүй байгаа болохоор энэ ч гарч ирээ зогс мохсгоо одоо хийгээд байгаа шүү. За уншаарай минийхөө. За алдаатай уншсан ч байсан гэсэн ойлгож хүлээж аваарай. Цөөхөн богино хугацаанд. За унш. Багш нар туслая. Манай гурван өнөг номхон ах нэг өнөга асарлаа. Өнөг хөөрхөн ах хөөрхөн унга номхруулав. За сайн байна. Баяр хүргээрээ манай хүүхдүүдэд. За чингөө. Багш, ангины багш бата хэвлээ. Бабу номоо шамдан сурдаг. Багш бабугаас асуулт бүрийг түн хариуллаа. Сайн байна. За манай шижир уншаарай. За унш минийхөө. ном сара хоёр ном сэн унш хүн ном авсан ном сэн унш олсон ном унших сайхан ном сэн унш маш сайн мундаг хөө. За анар уншаарай. За уншаарай. Гөрөөс шаргал өвс халуурн оннон гонгор нар гөрөөсийн сүрэг харлаа. Гөрөөс олноороо сүрэглэн машинаас үргэх гөрөөсийг хүмүүс харан хөөрн. За манад нэгдүгээр анги төгсөөд явсан хүүхд байгаа. Мартаагүй байна. Сайн байна. За сонин наран ах олон сонин хэвлэв сүрэ сонин авсан саран ор сонин авлаа. ном сонин их унших сайхан их сайн байна. ном их уншаарай. Сайн байна. Манай учир мундаг. За нэрлэл. Оймс энэ миний оймс. Энэ оймс эрен хөлийн оймс энэ имэ олон оймс авав. Сара оймс нэхэв амар олон оймс ололоо. Мундаг сайн. За манай охин баяр хүргээрээ хүмүүсээ. Богино хугацаанд аягүй сайн уншдаг болсон. За Мал уусуу. Манайх олон мал авлаа. Аа хайсан малаа олоо. Манай сон малаа осголоо. Малын ашиг шим маш их. Малаас маш олон түүхий эд
Хэрэгэлдэг. Хэрэгэлдэг. Сайн байна. За. За манай дээд шатанд хичээлсэн манай ариун сар өөрийнхөө зохиосон зохион бичгээ унших гэж байгаа тий. За унш. Өнөөдөр ямар гарч дараагийн ерөнхийлөгч. За. Дараагийн ерөнхийлөгч хэн болох вэ? Оройн хоолын дараа аав нь 3 хүүгээ тойруулж суулгаад явж эхлэв. Өвгүүд минь ээ, та нарын болмоор дараагийн ерөнхийлөгч ямар хүн болох ёстой гэж бодж байна. Том хүн миний бодлоор хамгийн ухаантай хүн л ерөнхийлөгч болох хэрэгтэй. Яагаад гэвэл улсаа зөв удирдахыг хүсвэл мэдлэг маш чухал гэж хэлв. Түүнд хүү хийсэн бодож байснаа миний бодлоор ерөнхийлөгч шудрах хүн байх ёстой. Хин нэгийг биш бүх нэг хүнийг адилхан хардаг, худал хэлдэггүй, зөвийг баримталдаг хүн байх хэрэгтэй. Харин баг хүү инээмсэглэн ингэж хэлв. Миний хувьд хүмүүсийг сонсож чаддаг сайхан сэтгэлтэй хүн байх сайхан шүү. Аав нь 3 хүүхдээ ижилсэн хараад инээмсэглэн хэлв. Хэрвээ та 3-ыг нийлээд нэг хүн болсон бол үнэхээр л гайхалтай ерөнхийлөгч болох байлаа. За одоо сурагчид маань бүжгийн хувцас сольж байгаа. Эцэгчүүдтэй одоо бүжгийн хичээлээр сурсан бүжгээ төлөвлөлнө. За тэр халтал бүгдээрээ энэ хугацаанд хүүхдүүдийнхаа одоо сурж исэн өдөр тутмын хичээл сургалтынхаа нүүл явцаас хэдүүлээ бичлэгээр харцгаая.
마지막 두스케 사라지기 아산다. 아산다. Хинти хамгаалсан саяны Өндөр сахин нөө тойргийн цэвэр хөвчүүлнүүд миний шаардлага өргөөний гойроо өмнөгийн мөшөөс исэн махад асараа Windows бүмэн дэсэн нутаг машин сахин ороо Эхрээ басах самын датаа ийдэлтэн настад яагаад удаадаг. Эцэг таастай. Миний нэр маркет миний нас аро yes настай. Намайг хиштэй гэдэг. Миний нэр хас уяг. Тэд насцаа 10 настай хэзээ сая хандан чөдөн атгад дээр яваад байгаа гүрдүр энэ. Миний нэр бол Арон сар одоо солонг сургууль сурж байгаа студент. Биас манай гэдэг 중학교 3학년 박사 거의 Нутаг хэлсэн үсэг хөтөлбөрөд төрөөс гэж надад хэлсэн байхгүй юу? Миний бичсэн гэдэг амар өөр чөлөөтэй юм шиг. Тэгээд тийм чөлөөтэй болтой нэг яах вэ гэдэг. Надад төгсөг. Анда монгол хэлшээд хаа дөрөвд жоохон танк болоод байгаа юм шиг гоё. Мужик сураад байгаа. Яв бичээд байгаа. Гоёндана. Тийг сорс. Тэгээд энд орж ирж монгол хэлээ сайн болохоор сайн бичиж чадхаар болохоор ирсэн. 저는 시청 메디슨 근처도 알고
уншихтаа баг сурсан бүгдийн мэдээд уншихтаа сурцсан. Гэхдээ бичгээр цаа хэцүү байна. Маны усгаруулс аянгали аянгала гэрэнсэ галацсан авсаа гэлэби самсаа сумаа гараад эногаса амангэ самсаа маны торлага оршас мани 어디에 산소라래 배줬다 오늘 색소가래 더하래 모고스를 비치 찾고 옷이 찾고 내가 소문을 들었어. 나는 말하지 박수 못든 생각했어. Манай бичлэг дуусгүй. Зөндөө удаан байгаа ч хэдүүлээ тэгээд засаар нь жоохон. Ячаа? Хагасны маань хүүхдүүдийн ирж сурж байгаа 2 цаг бүр үнэхээр заагүй хичээлээ уншин, хичээлээ бичнэ, хажуугаар нь би ийм нэг бичлэг өгчөөж, тийм нэг зураг өгчөөж ерөөсө бүх таалаараа хаашаад харан заагүй 2 цагийг өнгөрүүлдэг. За ингээд багангийн бяцхан сувгчтай тайзан өрий. За цаатан Монгол ардын бүжиг. Марчаахай үзүүлж байна.
За баярлалаа. Манайд айгүй мундаг үжиглдэг болсон байна уу? За дараагийн бүжигчин хүүхдүүд ахлах ангийн сурагчид хэмнэл. За баяр хүргье. Баярлалаа. За. Үгүй биш. Зогсож байгаа шүлгээ уншиж зогсож байгаа. Тэнцээ хангаа. За. Нэг жилийн дараагаас бүжигчин болно гэхээр болсон байгаа зү. Би бүжигчин болно.
Баярлалаа. За одоо та бүхнийхээ өмнө Солонгос дахь Монгол сургуулийн бүжгийн багш Алтан загас таныг урьж байна. За мэргэжлийн бүжигчин бүжгийн багш Алтан загас. Уран дөрүүд. За багштай баярлалаа. За би Монгол хүн. За баг ахлах ангийнхны хамтарсан бүжгийн үзүүлбэр. За манай ахлахын гараарай. Залуучуудаа. Залуусаа.
За баярлалаа. За манай хүмүүс маань бүтэн би даасан тайлан тоглолттой гэж жоохон ядраад ах шиг байна. Тайландаа за ингээд та бүхний өмнө намун дэрийн аав чулуунжаа таныг сэтгэгдлээ хэлнэ. Эцэгчүүдэд төлөөлөө сэтгэгдлээ хэлнэ хэмээн өрье. Нэг. За та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юуны төрөнд би энэхүү сургуулийг одоо би сайн мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй энэ гадаад улсуудад байгаа цорын ганц бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг сургууль байхаа гэж би бодож байна. Тэгээ энэхүү сургуулийг үүсгэн байгуулсан ноён юу хэгийн түүний эхнэр хатагтай ган нартаа маш их баярлж байна гэж энэ бүх сурагчдынхаа ээж аавуудын өмнөөс хэлье. Тэгээд монгол хүн байхын тулд identity буюу одоо монгол хүн гэдэг тодорхойлолт нь өөрөө монгол хэл байх ёстой. Тэгээ ингээ хүүхдүүдэд маань 3 сарын хугацаанд монгол хэлийг зааж өгсөн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд би бол энэхүү сургалтыг үргэлжлүүлээд яваасаа гэж хүсэж байна. Тэгээд хүүхдүүдийг маань бүрэн уншиж бичиж чаддаг болгож өгөөсөө гэж эцэг эгчүүдийнхээ өмнөөс та бүхнээс хүсэж байна. За маш их баярлалаа. За баярлалаа. За ингээд Weekend School хөтөлбөрийн төгсөгчдөө батламж гардуулах үйл ажиллагаа эхлэж байна. За захирлагч Ганны таныг бяцхан сурагчид маань батламж гардуулж өгнө хэмээн урьж байна. 네. 이제 13주 동안 우리 몽골 주말학교 시작한 것이 3월 초에 시작을 했는데 3개월이 지나갔네요. За 13 удаагийн хичээл сургалт маань өнөөдөр өндөрлөж байна. Ингээ 3 сар болсон гисэн боловч 13 удаа орсон байгаа. 13번, 12번 주말학교를 했고 이제 오늘 발표회를 하는 날인데 12번 12시간 해서 이렇게 아이들 잘할 수 있다는 게 정말 선생님들이 얼마나 고생을 하셨는지 선생님들이 얼마나 열심히 가르쳐 주셨는지를 정말 저도 너무 놀랬고 감사합니다. 자, бүгдээ ойлгосон баг гэж бодож байна. 예, 너무 감사해요. 12 хоног гэдэг бол биднэрт маш богино хугацаа байсан. үнэхээр богино хугацаа байсан. 그래서 우리 선생님들 잠깐 나오셔서 정말 큰 박수로 좀 감사의 표시를 했으면 좋겠어요. 자, багш нар гараад ир гэж байна. 네, 우리 초등학교 부장 선생님, 아마르자르갈 선생님, 뭉우토야 선생님, 강바트 선생님, 나란토야 선생님, 실리그마 선생님, 또 우리 춤을 가르쳐 주신 알탕자가스 선생님. 네, 우리 선생님들 너무 정말 수고하셨습니다. 큰 박수로 감사합니다. 수고하셨어요. 수고하셨습니다. 네네. 네, 이제 우리 아이들에게 수료증 전달하도록 하겠습니다. За одоо бид нар энэ ч өнөөдөр батламж өгнө. Гэхдээ энэ бол дөнгөж одоо энэ ингээд 13 удаагийн энэ хавар яваад дуусах ажил биш. Эх жил бас 9 сараас эхлээд үргэлжлэн та нар 2 дугаар түвшинд нь сууж болно. Тэгээд 13хан удаагийн 12 удаагийн хичээлээр тэгээд 3 цагийн яг нариндаа бол 2 цагийн хичээлээр бол бид нар урт их гүн гүнзгий юм өгөх боломжгүй байсан. Гэхдээ бид нар бүгдээрээ хичээсний үндсэнд ямар ч хэлээсээ эхлэлийн тавьсан шүү. Тэгээд дандаа онц сурвч давталгаа бүү март гэдэг үг байдаг. Тэгээд хичнээн сайн байгаа ч гэсэн давталгаа болчих юм бол хүн мартчихдаг учраас байнга давтаж байгаарэ мартуулахгүй тулд тэгээд манай 9 сарын сургалтанд дахиж ирээрэй гэж гуйж байна. 그리고 한 가지 학부모님들께 부탁드릴 게 있어요. 얘기하세요. 네. 자 네, 한 가지 부탁드릴 게 있는데 그동안 우리 아이들 여기 학교 다니면서 부모님들 생각이 어떠신지 또 우리가 앞으로 또 어떻게 하면 잘할 수 있는지 좀 참고 자료로 쓰기 위해서 설문지를 만들었거든요.
그러니까 가시기 전에 설문지를 꼭 작성하고 가시면 좋겠습니다. За ойлгосон тийм ээ. Одоо явахдаа нэг судалгаа бүгэлж өгөөд яваач. Яг гэвэл бид нар цаашдаа ажиллаа яаж сайжруулах вэ? Өшөө яаж явуулвал хүүхдүүдэд илүү сайн хүрэх вэ гэдгийг бас судалгаа хийгээд бэлтгэл ажил хийх ёстой байгаа учраас та бүхний үнэтэй санал биднэрт их нэмэр болно шүү. Тийм учраас бидэнд судалгаа бөглөөд бидэнд санал онлоо хэлж өгөөч гэж гуйж байна. 지금 한 장씩 나눠드릴 테니까 가시기 전까지 쓰셔서 주시고 가시면 За 됩니다. одоо манай багш нар тараагаад өгчин. Тэгэхээр явхаас өмнө бичээд бөглөөд өгүүлэх баярлалмаар байна. 감사합니다. За. Тэгээ бас нэг юм зарлаа. Бид нар эндээсээ одоо ингээ каншиг тарааж өгөөд тэгээд шууд тарах байгаа. Тэгээд хүүхдүүдийнхаа манай ангийнхан бол дэвтрээ аавна, бичсэн дэвтрээ аавна. Тэгээд цүнх номоо дээр байгаа цүнх номоо аваад, каншига аваад тэгээд энэ удаагийн үйл ажиллагаа өндөрлж байна. За энэ одоо юугаа батламжаа өгчгөөд дараа нь бүгдээрээ зураг авахуулаад тэгээд каншига аваад солимын жусаагаа хураалгаад тэгээд тарнаа. Өнгөцөн
төгсгөл хийхгүй дуусчлаа. За судалгаагаа бөглөөд гадаа юу яан шүү хөлтүүдээ. Каншиг аваад явна шүү. Эхлээд судалгаагаа бөглөөд багштай өгч. За энэ бүх хугацаанд хичээнгүү суралцсан сурагчтай болон за амралтын хувьдыг зориулсан хүүхдүүдээ аз холоос жисэн хүргэж ижсэн эцэгчүүдэд баярлалаа. Та нарынхаа ирээдүйн ажил хөдөлмөрт нь сурлага спортод амжилт хүсье. За манай эцэгчүүд маань судалгаагаа үлдээгээд яваарэ. Судалгаагаа өгөөрэй. Шигнута. Ангируугаар авах юм уу? Яа.